За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд 10 дугаар ангийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлбарыг хүргье. За нэгдүгээр асуулт нь энэ нэгдлийн молекулын массыг олооч гэсэн юм одоо тест байсан байна. За эхлээд натрийн гидроксидынхаа бол молекулын массыг олъё. За энэ бошон за натрий бол молекулын массыг олохдоо натригийн харьцангуй атом масс хэд гэж гинөө эндээс харна. За натригийн харьцангуй атом масс бол энэ дээр 2299 буюу 23 гэсэн үг. За нэмэх нь хүчил төрөгчийн хэд гэж гинэ гэдгээ эндээс харна. За О-гийнх бол энд хэд гэсэн бэ гэхээр энд байна 16 гэж. За тэгэхээр 16. За нэмэх нь ус төрөгчийн хувьд 1 байдаг тийм ээ. За цээжлээгүй хүмүүсийн хувьд бол ингэж болох нь цээжилсэн байгаа бол заавал ингэж харах шаардлагагүй. Ингээд молекулын масс бол граммыг үржих нь молекулын хасах нэгжтэй байдаг учраас энэний бол аль хариулт нь зөв байсан бэ гэхээр B хариулт нь зөв байсан байна. За хоёрдугаар тест болохоор өгсөн нэгдлийг ашиглан уг нэгдэл натрий за 20 г натрийн гидроксид өгсөн гэсэн шүү дээ. Ийм натрийн гидроксид нь хэд гэсэн бэ гэхээр 20 г гэж өгсөн байна. За тэгээд натрийн хичнээн ширхэг агуулгадж байгааг олохын тулд эхлээд бид нар бацийн тоо хэмжээг олох ёстой. За бацийн тоо хэмжээг бид нар олохдоо яадаг вэ гэхээр ийм том яадаг тийм ээ. Масс нь мэдчих чанагцал ийм тэнцүү массыг хуваах нь молекулын масс. За тэгээд масс нь бол 20 г гэдэг өгсөн байна. Молекулын масс нь бол 40 грамыг хуваах нь молекул тий. Ингээд 0.5 мол болж. За тэгэнгүүтээ бид нар жижиг хэсгийн тоодоо натрий ион агуулсан учраас энэ том энтэй жижиг хэсгийн тоодоо ийм том байдаг тий. За энд байгаа жижиг эн гэдэг бол бацийн тоо хэмжээ. За бацийн тоо хэмжээний нэгж юу гэдэг вэ гэхээр мол гэдэг. Бацийн тоо хэмжээний нэгж мол гэдэг. N гэдэг нь жижиг хэсгийн тоо. Жижиг хэсгийн тоо бол ямар ах хэвээр гэхээр атом, молекул, за ион гэсэн өгөгдөл байвал энэ бол жижиг хэсгийн тоо гэсэн үг юм байна. За дараа нь бол жижиг хэсгийн тоо нь ингэж болчлоо. За дараа нь бол юу өгсөн байна вэ гэхээр энийг юм дээр таарч байна. За дараа нь бол NA гэдэг нь юу вэ гэхээр Авогодрийн тоо. За Авогодрийн тоо бол ямар тоо гэдэг вэ гэхээр NA тэнцүү 602-ыг үржих нь 1023 зэрэгт молекулын хасах нэг гэсэн нэгжтэй байдаг. За ингээд жижиг хэсгийн тоо буюу ионы хэмжээг олохдоо N тэнцүү N-ийг үржих нь NA гэсэн үг. N 0.5 молыг үржих нь 602-ыг үржих нь 1023 гээд энд бол натрийн нэг ширхэг ион байгаа учраас энэ дээр бол ихний хэвээр байна. Ингээд 301-ийг үржих нь 1023 зэрэг ширхэг буюу аль хариулт байсан бэ гэхээр 2-ын 1-ийн B байсан мэт. зөв 2-ын B хариулт нь зөв байжээ. За дараагийн тест рүүгээ оръё. За ингэсэн байна. 20 г энэ нэгдлийг ашиглан 500 см3. За сая молекуль нь бол энэ натрийн гидроксидын молекулын тоог нь олцоод тэгээ натрийн гидроксид чи ион бол задрахаараа натрийн нэмэгнийг хасах нэг гэж байгаа учраас энд 0.5 мол байвал энд ч гэсэн 0.5 мол натрийн ион олгогдож байгаа учраас шууд энд орлуулж батсан байгаа шүү. За N-ийг бол 0.5 мол гэд олцсон байгаа. За дээрээс нь бол
500 см куб гэдэг бол юуны нэгж вэ гэхээр эзлэхүүний нэгж. За тэгэхээр 500 см куба литр дециметр куб руу шилжүүлээ. 1 дециметр куб нь бол 1000 см кубтай тэнцвэдэг шүү дээ. Тэгэхээр 0.5 дециметр куб болно гэсэн үг. За ингээд ийм өгөгдөлтөө за эндээс молын концентрацийг олоорой гэж. За тэгвэл молын концентрацийг олдог томьёо бол E1 баах нь V гэдэг томьёонд орлуулдаг. Энэ нь бол 0.5 мол байна. V бол 0.5 дециметр куб байна. Тэгэхээр 1 мол дециметр куб буюу 1 молыг үржих нь дециметр хасах куб гээд 3-ын бол ши хариулт нь зөв байжээ. Зурагт дөрвөн бодисын хроматограммыг үзүүлжээ. Цэвэр бодисыг сонгоно гэж. За хроматограмм гэхээр одоо туршилт явуулсны дараах одоо туршилтын үр дүнг харуулсан юм зураглалыг бол хэлж байгаа. За тэгвэл бодисын бол хэрвээ цэвэр бодис байх юм бол нэг толбыг үүсгэнэ гэж ойлгоно. Харин холимог бодис байх юм бол 2-оос дээш толб үүсгэнэ гэж ойлгоно. Хоёроос дээш төрлийн толб үүсгэнэ. За жишээлбэл A бодис бол яасан бэ гэхээр нэг л толб үүсгэсэн байна тий. Тэгвэл энэ бол цэвэр бодис. Тэгэхээр нэгийн бол 4A байна. B яагаад биш вэ гэхээр энэ 2 бодисоос тогтсон холимог байна. C ч гэсэн 2 бодисоос тогтсон холимог. D бол 3 бодисоос тогтсон холимог болж таарлаа. Тэгэхээр цэвэр бодис нь бол A хариулт нь байсан байна. Сурагч туусан магниг сулруулсан хүчлийг басна л та. За магний дээр нэмэх нь за энэ миний хошуу нэг л биш болсон байна. За магний дээр нэмэх нь давсны хүчил гэж байна. За тэгээд эндээс юу үүсвэ гэвэл магний хлорид дээр нэмэх нь өстрөгчийн хий үүсгдэг. За энэ бол их бодис. За энэ бол бүтээгдэхүүн бодис байна. За тэгвэл буруул эхлэх мөчид ер нь бол буруул эхлэх тэг секундэд хугацааны тэг агшинд. Тэг секундэд бол их бодисыг бол мэдээж уруулд оруулахын тулд их хэмжээтэй авдаг. Тэгэхээр их бодисын утга бол ихээс эхлээд их бодисууд нь хоорондоо уруулд ороход бүтээгдэхүүн бодисыг үүсгэхэд зарцуулагдах учраас энэ дээр ингэж авахгүй байна. За тэгвэл энэ дээр бол их бодисын хувьд бол ийм хэлбэрийн график гарах ёстой. Бүтээгдэхүүн бодис бол хугацааны тэг секундэд бол байхгүй. Тэгтээ тэнцвээс учраас тэгээс эхэлдэг гэдэг энэ графикийг сонгох ёстой. Тэгэхээр энэ дээр бол A хариулт зөв байна. Яагаад гэвэл хугацааны тэг секундэд бүтээгдэхүүн бодис бол байгаагүй. За уруул явагдахын хэрээр ингээд тогтмол болж тий. За тэгэхээр энд бол хураагдсан хий эзлэхүүнийг бүтээгдэхүүн бодисын хувьд бол энэ график зөв илэрхийлж байна. За C бол яагаад биш вэ гэхээр энэ бол их хэмжээнээс буурсан байна тий. Бүтээгдэхүүн бодис уруул явагдахын хэрээр энэ хураагдсан хий эзлэхүүн өөрөөр хэлбэл энэ хийн тариур бол ингээд ихсэж байгаа учраас ихсэж байгаа график бол зөв хариулт нь байжээ. За нэгэн химийн уруулаас ялгарх хий эзлэхүүнийг 5 секунд бүрд хэмжиж авч байрлуулсан тий. За 0-д бол хэд байсан бэ гэхээр за 0 бол энэ байна. За тэгэхээр одоо хураагдсан хий эзлэхүүн гээл одоо өмнөх тестний хариултыг бол дараагийн тестэн дээр өгчихсэн байна. Тэгээд уншаад ойлгох чадвар хэр байна гэдгийг бас одоо юм шалгасан ийм тестүүд байсан байна. За одоо бүгдээрээ ингээ яасан бэ гэхээр хугацаа 1 тэнцүү тэг секунд. Хугацаа 2 тэнцүү 10 секунд. Хугацаа 1-д харгалзсан V1 бол тэг байна тий.
За тийм учраас нэг тэг секундэд тэг одоо сантиметр куб байсан биз дээ. За 10 секундэд хэд болсон бэ гэхээр 10 хугацаа 2 нь 10 секундэд хэд байсан бэ гэдгийг ингэж дээш нь зураад миний гар бол үнэхээр гайхамшигтай бацгаа явж. Ингэж л явах юм байна. Тэгэхээр энд бол 35 байсан гэж үзэх юм байна. V2 нь бол хиттэй тэнцүү болж байна гэхээр 35 таа тэнцүү болж байна. За тэгвэл бид нар ямар томьёог ашиглаж бодох ёстой вэ гэхээр урвалын дундаж хурд тэнцүү V2-оос сум V1 баахан T2-оос сум T1. V2 нь 35 см3-аас сум T см3 баахан 10 секундээс асган T секунд гэхээр 3.5 см3-ийг баахан секунд буюу B хариулт нь зөв байжээ. За 7 дахь тест рүү оръё. За гэрэгдэг урвалын үед бүтээгдэхүүний гарцыг хэсгэхийн тулд дараах хүчин зүйлсийн алийг нь өөрчлөх вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ урвалын үед бол яах вэ гэвэл шулуун урвал нь ямар урвал вэ гэдгийг бүгдээрээ харж үзье. Энэ H3 шин. За ингээд дельта H нь бол асах 92 кJ болно л гэж байна. За өөрөөр хэлбэл шулуун урвал нь бол сөрөг тэмдэгтэй учраас экзотермийн урвал байна. Буцах урвал нь бол эсрэгээрээ эндотермийн урвал байдаг. За нэгдүгээр тест нь температурыг хэсгэхэд тэнцвэр хаашаа шилждэг вэ гэхээр эндотерм урвалыг чиглэж шилждэг учраас буцах урвал тал руу шилжинэ. За хоёрд нь даралт ихсэхээр эзлэхүүн бага тал руу тэнцвэр хималын та бага руу шилждэг шүү дээ. Тэгэхээр 1 дээр 3-ыг нэмээд 4 эзлэхүүн байна. Энд 2 эзлэхүүн байна. Тэгэхээр даралт ихсгээр эзлэхүүн бага гэхээр шулуун урвалын чиглэл тэнцвэр шилжиж байна. За 3-д нь бол өстрөгчийн концентрацийг ихсгэхээр тэнцвэр шулуун урвалын ихвэцийн концентрацийг ихсгэхээр уус шулуун байдаг шүү дээ. За 4-д нь катализатор бол химийн тэнцвэрийн шилжилтэнд нөлөөлөхгүй. За бүтээгдэхүүний гарцыг ихсгэх вэ гэхээр бүтээгдэхүүн бодис тал руу тэнцвэрийг шилжүүлэхийн тулд яах вэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр 2, 3 буюу даралт ихсгэх, өстрөгчийн концентрацийг нэмэх буюу 7-гийн D хариулт нь зөв байжээ. А бодисын концентрацийг ихсгвэл хаашаа тэнцвэр шилжих вэ гэж. За тэгэхээр юу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо энэ А бодисын концентрацийг хэсгэнэ гэдэг бол химийн тэнцвэрийг шулуун урвалын ихвэцийн концентрацийг хэсгэхэд химийн тэнцвэр шулуун урвалын зөвхт шилжих ёстой. Тэгэхээр одоо ингээд урвал руугаа хараа сууж байхад ийшээгээ шилжнэ гэдэг бол баруун гар тийшээ шилжиж байна тий. За тийм учраас 8 бол C хариулт нь зөв байжээ. За 9-р тест рүү дараах зургуудын аль нь экзотерм урвалын энергийн диаграммыг илэрхийлж байна вэ гэж. За экзотерм урвалын үед бол бүтээгдэхүүн бодисын энерги утга их байгаад ихвэцийн энерги утга бага байдаг. Уучлаарай. Эндо гэдэг нь орж. За тэгвэл экзотерм урвал эндотерм урвалынх чинь сайн шүү. Энэ хоёр бол эндотерм учраас биш гэсэн үг. AB2 бол. За ихвэцийн энерги утга нь их утгатай байгаад бүтээгдэхүүнийх бага утгатай байвал энэ бол экзотерм урвал гэдэг. За тэгэхээр эндээс бол аль нь байх боломж вэ гэхээр идэвхжлийн энерги гэдэг бол оройн цэгийн утгаас ихвэцийн энерги утга гэсэн үг байна. Оройн цэгийн утгаас ихвэцийн энэ хоёрын хоорондох цагийг идэвхжлийн энерги гэдэг байхгүй. Энэ бүр биш байна те. C бол биш байна. D бол оройн цэгийн утгаас ихвэцийн энерги утга энэ байна. Нийт энергийн өөрчлөлт бол бүтээгдэхүүн бодисын энерги утгаас ихвэцийн энерги утгыг хасдаг шүү дээ.
Тийм учраас энэ бол символ D. Бүтээгдэхүүнээс хийгээсээр баг тонос хийгээсээр хасах гарна гэдэг л зүг байна л да. За дараагийнх нь цахилгаан тусгаарлагч болж чаддаггүй гэхээр цахилгаан дамжуулдаг гэсэн. Зис металлууд бол маш сайн цахилгаан дамжуулдаг шүү дээ. За тэгвэл хунцар бол тусгаарлагч, шил варыг нийтэд нь бол керамик материал гэдэг те. За галваны хэлхээнд цайр зис гэсэн урвал явагдсан электрон аль электродоос аль электрод руу урсаж аль электрод эсэлсэн бэ гэж асууж байна. За тэгэхээр галваны хэлхээн дээр бол за галваны хэлхээ гэж байгаа тий. За галваны хэлхээ. За цайрыг бол мэдээж идэвхтэй металл анодоор авна. За анод дээр эсэлдэх урвал явагдах ёстой. Цинкум тэгж цинкум нэмэх 2 болж 2 электроныг алдна. За катод дээр бол ямар урвал явагдах ёстой гэхээр катодыг асуугаагүй юм байна. За эсэлдэх урвал явагдчих. За тэгэхээр энэ дээр бол зүгээр л анодыг л асуусан байна л да. За анодын алдсан электроныг цайраас зис рүү гэдэг хариулт нь зөв. Тэгээд эсэлсэн байсан цайр учраас 11-ийн бол B хариулт нь зөв байжээ. За сургачийн 70 дугаар утсан дээр. За натрий хлоридын усан усмлын электролиз үед бол анод дээр ямар бүтээгдэхүүн үсвэ гэж асуусан байна. За бүгдээрээ мозо бук руу ороод үзэх юм бол сургачийн 70 дугаар утсан дээр байна. За бүгдээрээ 70 дугаар утсыг гаргаад энийг бол томруулъя. За энийг харахгүйгээр шууд хийсэн ч болно л доо. За натрий хлоридын усан усмлын электролизийн тэгштгэлийг бичгийн тулд яах ёстой вэ гэхээр натрийн усан усмлын электролиз гэхээр энэ дээр H2O гэж бичээд электролиз гэж бичнэ. За тэгвэл анод гэдэг бол өөрөө ямар цэнэгтэй вэ гэхээр нэмэх цэнэгтэй учраас хасах цэнэгтэй энэ хоёр жижиг хэсгийн хүчил төрөгчийн атомгүй нэрж суuna. За катод гэдэг нь өөрөө сөрөг цэнэгтэй учраас нэмэх цэнэгтэй энэ хоёрын идэвхий игнэнд хойно байгаа нэрж суuna. Тэгээд үлдсэн натрийн гидроксид ялгарна. За ингээд анод дээр явагдах хагас урлын тэгштэл бол холоор хасах нэг байснаа тийг болдог урвал буюу B хариулт нь зөв байжээ. Гэхдээ энэ урвалаа тэнцвүүлээгүй шүү. За ингээд тэнцвүүлж ингээд B хариулт нь зөв байжээ. За 3 металлын өөр металлын шингэрүүлсэн давсны хүчил болон устаа уралд орох хэсгийг туршижээ. Туршилтын үр дүн үснэгтийг харуулсан. Туршилтын үр дүн үснэгтэнд харуулсан. Металлуудын идэвхий ихээс бага руу чагсаасан гинэ. За шингэрүүлсэн давсны хүчилтэй уралд ордог гэхээр орно гэж. Орно гэдэг нь хамгийн идэвхтэй. Ихээс нь бага. Т бол хамгийн идэвхтэй юм байна. Дараа нь орно орохгүй гэдэг нь. Дараа нь юм байна. За хамгийн орохгүй гэдэг нь хамгийн идэвхгүй. TTRS гэхээр 13 бол C хариулт нь зөв байжээ. Гантаг кальциум карбонат бол хүчлэг борооны найрлагдах үхрийн хүчлэлд усаад ингээд юу яадаг гэж тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ энэ тест бол хаана нэ гэдэг 13 байсан баха. 13 дахь тестний хариулт бол 87 дугаар утсан дээр байна. За бүгдээрээ 87 дугаар утсан дээр очие. За одоо энэ дээр бол маш сайхан. За энэ 3-ын үзүүлэн бүгдээрээ харъя. За ингээд нөгөө кальциум карбонат буюу одоо юм. За агуун одоо ингээд газрын катастрын гарлал үсгээд за ингээд хүчлэг борооны нөлөөгөөр бол ингээд кончилос агуун катастрын гарлал үсгэж за агуун
шон чулуу агуул ингэж бол үүсдэг юм. За ингээд нийс бас шон чулуун дах ус гэж байна. За ингээд шон чулууны бүтцийг бол ингээд харуулсан байна. За тэгээд газар бүхний химийн найрлагаас хамаарат шон чулуун нь бол ингээд ингээд шон чулуу бол иймэрхүү байдлаар үүсэж байгааг бол ингээд харуулж байна. За ингээд анимашнд за ингээд усны молекул нүүрс зуршлын хий ингэж нүүрс зургийн давхар эсэл нөгөө шон чулуу хүчилт Acid rain dissolves limestone. Хүчилт тэсвэргүй учраас хүчлийн бороо шон чулууг зална чулуулын ан цав хагарлаар дамжин газрын гүнд нэвтэрдэг. Шон чулуу тавцан дээг зэрэг анцгой тийм газрын өстөрийг газрын релефийг бол үүсгдэг. Хөрс борон дугаагдж урсгадаг тул шон чулуу үйл болол ил гарсан байдаг нь ажиглагддаг байна. За тэгэхээр энэ сургагчийнхаа яг энэ дээр бол тайлбар нь байна. За ер нь бол шон чулууны ганцхан дутагдaltaй тал байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр хүчилт тэсвэргүй. За тэгэхээр шон чулууны ганц дутагдaltaй тал бол яадаг вэ гэхээр шон чулуу нь бол хүчилт тэсвэргүй шин чанартай иймд эртний түүхэн турсгал барилга байгууламж бол хүчил нөлөг борооны нөлөөгөөр миний энэ гар ямар аюултай тэгшин болцсон. За ингээд хүчилтэй оролт ороод ингээд кальцийн карбонатыг бол үүсгэж байгаа энэ оруулыг бол бид нар эндээс бол харж болж байна. За тэгэхээр хөшөө дурсгал бол яг гэвэл хүчлэг борооны нөлөөгөөр найрлагдаг хөхрийн хүчил дуусна гэж асуусан шүү дээ. Тэгэхээр хөхрийн хүчлээ мэдж гин үгүй юу гэдгийг л асуугаад байна шүү дээ. Энэ бол хөхрийн хүчил, энэ бол холоор тусдасны хүчил, энэ бол фосфорын хүчил, энэ хөхөр тусдар хүчил гэхээр хөхрийн хүчил гэхээр хариулт нь бол зөв байна. За сульфат анион дах хөхрийн эсэлтгүүн хэмээг олооч гэж. За ESA 4 2 хасах. За нийлмэл ионы эсэлтгүүн хэмээн нийлбэр ионыхоо цэнэгтэй тэнцүү байна гэдэг дүрмээрээ хас 2-ыг үржих нь 4 тэнцүү хасах 2 x-с 8 тэнцүү хасах 2 x тэнцүү хасах 2-оос дээр нэмэх нь 8 x тэнцүү нэмэх 6 байсан байна. Тэгэхээр 15-ын C байжээ. За пропаны шатга урлын тэгшцгэлийг аль нь зөв илэрхийлсэн байна вэ? Уруулаа тэнцүүлж үгүй юу гэдгийг шалгаж байгаа юм байна. За ингээ бүх адилхан байна. Хүчил төрөгчийн атомыг 2 3-ын 6 дээр 4-ийг нэмээд 10 ягсан 5 учраас энэ дээр B барилт бол зөв байсан байна гэж үзэгнэ. За 16-гийн B зөв за 6 чинь зөв байна. За дараах термо химийн тэгшцгэлийг ашиглан 1.5 мол метан шатгад ялгарх дулааныг олно гэж. За энэ дээр бол 1.5 мол баг. Энд хэд байх вэ гэвэл 1 мол. За тэгвэл 1.5 мол метан шатгад 9 кж дулаан ялгардаг вэ. Харин 1 мол метаныг шатгахад бол асах 892 кж мол дулаан ялгардаг юм аа. За ингэ бодсон чинь 1.5-ыг үржин. За 1.5-ыг үржин 892 1335.3 өгч. Гэхдээ энэ бол килж авал майл байх ёстой шүү дээ. Асах 1335.3 килж авал майл. Ягаад гэвэл энэ дээр чинь килж авал майл биш. Тэгэхээр эцсийн хариу килж авал майл гарна. Ингээд D хариулт 17-гийн D байсан байна. D үстэй. За яаж хараадах юм. Өөр хариулт байна уу? Байхгүй. Joule гэхээр биш шүү дээ. За октаны Крекингийн уруулаар ус бүтээгдэхүүнийг үүсэж бичнэ гэж байна. За Крекин гэхээр олон цэтэй алканыг жижиг цэтэй алкенд хуваах уруулыг бол хэлдэг. За энэ Крекингийн уруул бол 10 хэдгээр тест хийсэн бэл.
18 дугаар тест. За 18 дугаар тест бол Квикингийн оруулж одоо энийг ингэж гүйлгэнэ гэхээр утгалах л та. За тэгэхээр Квикингийн уруул гэж юу хэлж байгаа вэ гэхээр олон цайтай алканаас цөөн цэтэй алкин болон одоо алканыг үүсгдэг уруулыг бол хэлж байна. Энэ одоо C4H10-аас дундуур нь 2 байгаа л гэл ийм байдлаар бол үүсгэж байна. За тэгэхээр энэ бүр C8H энэ одоо бүр нэг хавилтаа нарийн одоо яагаад байхгүй шууд л одоо бүр сэтгэлгээ сайтай хүн бол шууд хараад хичгэрэн шүү дээ. Өөрөөр хэлбэл энд маш илэрлээ шүү. Яах ёстой вэ гэхээр энд бол C4H10 үүссэн бол энд C4H8 үүснэ. Тэгээ энэ ерхий томьёо C8H2-ын гэсэн томьёо зэрэгч байгаа учраас 4 C-ийг бид нар бот гээд ингээд 18 бол C хариултан зөв байжээ. Нэгэн спиртийн функционал бүлэг. Функционал бүлгийн байрлалын изомер гэхээр энэ OH-ыг энэ дээр юм уу эсвэл энэ C дээр аачаар адилхан болчих гээд энэ хоёр дээр л аваачих юм. Аггүй юм байна. За тэгэхээр пентан 1 бол хэр чин 1 2 3 4 5 нэгдүгээр энэ бол байрлалын изомер биш байна. За байж. За үзье гэхдээ. Пентан 2 бол гэдэг нь энэ 2 метил бутан гэдэг нь энэ өөрөө болчлаа тий. За D болохоор 3 метил 3 метил бутан харин D энэ мөн байна л харин энийг энэ дээр аваач гэсэн. Ингээд аашуудаа гүцээж чинь гэсэн. За энэ жоохон ойлгомжгүй. Структур атомуудаа гүцээгээд структур атомуудаа сайхан гүцээж. За ингээд энэ дээр бол ерөөсөө 3 метил бутан 2 ол буюу за энэ изомерийн талаар тэнд тусгай хичээл болгоо заагаад тавьсан байгаа л та. Тэгээд одоо нэг хаанаас олох вэ гэдгийг би заагаад өгье. За тэгэхээр энэ Facebook group дээр бол энэ QR-ыг уншуулад тэгээд одоо энэ изомер гэдэг ойлголтын эхний хэсгийг бол заагаад тавьчихсан байгаа. Та бүхэн яг энэ хэсгийг бол ойлгоог болвол Facebook group руу ороод үзээрэй. За ингээд 19 юм бол аль нь байсан бэ гэхээр D нэсэн тий 2 м 3 метил бутан 2 бол зүг байна. Энэ болохоор энийг нийслэхээр чинь 1 2 3 4 байгааз тэгэхээр 3 метил бутан 1 бол исэн бол одоо бутан 2 бол гээд изомер гэдэг нь бүтцээрээ ялгаатай байх хэрэгтэй. За бромын устдаа уралд ордог нэгдлүүд нь бромын устдаа уралд ордог нэгдлүүд гэхээр ин төгсгөлтөө одоо хэлбараар цээжлэх арга л эсвэл энэ ин төгсгөлтөө буюу итийн за дээр нэмээд ботин буюу 2 4 буюу D хариултан зөв байжээ. Сурагч магний хлоридын хосмол дээр мөнгөний нитратын хосмол нэмэхэд ийм грамм тонс бас. Дээрх урлагийн төрлийг заагнэ. За тэгэхээр энэ дээр бол яасан бэ гэхээр захын 2 тэгээд голын 2 ингээд явагдаж байгаа учраас энэ бол солилцох урвал юм аа. Солилцох урвал гэхээр 2-ыг E-2 урлагийн тэгшгэлтэх коэффициентуудын нийлбэрийг олоо гэж. За тэгэхээр энэ дээр бол магний бол энэ дээр 2 шиг байгаа учраас энэний өмнө бол 2-ын тоог тавилаа. За дараа нь N3 2 дахин байгаа учраас энэ өмнө 2-ыг тавь. Тэгэхээр энд 1 байна, энд 2 байна. За тэнд 1 байна, энд 2 байна. Ингээд нийтдээ бүгдийн хооронд нь нэмэхээр 6 болж байна тий. Урлагийн тэгшгэлтэх коэффициентуудын нийлбэр нь B тэнцвэр 6. Магний хлоридын молекулын массыг олоо гэж.
За магний холоор 2-ын молийн массыг олно. За магний чи 24, холоор 35.5-ыг 2-оор өртгөлээд 71 дээр 24-ыг нэм. Тэгэхээр 95 болно гэсэн. Тэгэхээр C-ийн 95 байна. Уралд орсон магний холоор эдийн. За энэ бол 95 грамм юм байна. Энэ бол хэдүүлээ? 95 биш байна. Ярилцахгүй ямар замраа хүн бэ гэдэг шиг л болж байна. За энийг ярилцгаах юм. За эвдэх ямар ч ийсэн ярилцгаад. За одоо энэ бол 287 г. Энэ болохоор 95 г. Мол. За тэгээд уралд орсон магний холоор эдийн. Молийн тоглох юм биш үү? Энэ уралд орсон энэ тэнцүү массыг байх нь молийн масс шүү дээ. Магний холоор 2-ын. Тэгэхээр 287 граммаар 95 грамм мольтой байгаа л энэ тэнцүү 287 байх нь 0.3 мол гээд 0.3 гарч байгаа юм байна. 0.1 гэдгсэн бэ гэхээр 0.3 гэдгийг дуулж бодох юм. За жишээлбэл бацтай уралд орж цэнхэр өнгийн тонс уралд үүсгдэг нь бол натрийн гидроксид. За ямар урал явагдах вэ гэхээр купромнээс 4-тэй нэмэх нь натрийн гидроксид тэнцүү. Купром H2 тэгэн дээр нэмэх нь натрий 2 SO 4. За ингэхээр A тэнцүү хэд байсан бэ гэхээр 4 байжээ. 7 болон 8 дугаартай байцууд хоорондоо уралд ялгарах хийхээр нөгөө шухан чулуучин кальцийн карбонат чинь хүчилт тэгсвэргүй гэж явдаг тий. Нэмэх нь HNO3 гэхээр this бол кальций NO3 хоёр дахин дээр нэмэх нь CO2-ийн хийдээр нэмэх нь H2O үүсгдэг. Тэгэхээр нүүрс хүчлийн хий буюу B тэнцүү нүүрс хүчлийн хий нь 2 шүү дээ. Энэ шүү дээ. За металлын ион дөлний өнгийг тоос уулангтай болгодог гинэ. За дөлийг тоос уулангтай болгодог чинь тэгэхээр нөгөө дөлний өнгийг тоос уулган болгодог гэхээр яг нөгөө кальций л да. Гэхдээ эндээс бүгдээрээ яг энэ дээр очиж үзье. Нэг ард гэдэг те. Ингээд яахгүй шүү урд байсан шүү юм болох нь л те. Урд ичи авэн нэ. За дөлний өнгийг тоос уулан өнгөтэй болгодог нь юу байдаг вэ гэхээр натрий болон калигийн шин чанарыг харуулсан ийм бүрэн хэмжээний иж бүрэн хичээл байна. За ингээд натрий болон энэ дээрээс бүгдээрээ электрон бүтцийн ялгаатай тал байна уу гэдээ асуусан чинь давхрааны тоогоор бол ялгаатай байгаа гэж бүхэн эндээс бол харж болж байна те. Натрий бол калий бол яг гэвэл давхрааны тоогоор ялгаатай. Юуны талаар за ингээд натрийн тухай харж ирсэн шүү дээ. За ингээд энэ дасгал тайлбаруудтай. За ингээд өнгийн солиотыг хэрхэн хийдэг вэ гэхээр энэ натрий калий ион агуулсан шилэн савнд 3 дараа нь ингээд дөлөн дээр барихад бол натрий ямар өнгийн дөл үүсгдэг лээ. Натрий калий ямар вэ? Литий улаан байдаг шүү дээ. Литий улаан натрий ямар гэдэг вэ? Санаараа шар калий одоо ийм
ягаан өнгөөр зөв байна тийм ээ. За ингээд натрий болон калийг яагаад керосин татгалдаг вэ гэхээр натрий кали нь бол утгаар амархан зүсэгддэг. За тэгээд ийм зөөлөн металл тий. За тэгээд керосиноос гаргасны дараа металл үед утгаар ингээд зүсэгддэг энэ шүлтийн металлууд нь бол ийм зөөлөн металлууд байдаг. За тэгээд за ингээд дасгалыг хийж үзээрэй. За натрийн атомын бүтцийн тасторон тарын бүтцийг бүгдээрээ харъя. За натрий бол яг гэвэл гацчих шиг боллоо. Гацчих байгаа юм чи болий. За ингээд цааш нь тест рүү оръё. За ингэсэн байна. Дөглийн өнгийг тос хуулангуйтай болгодог нь бол кальций гэдэг тий. За тэгэхээр C-тэнцүү сая сургачгийн дээр харуулсан жоохон. Дөглийн өнгийг тос хуулангуйдаг нь C-тэнцүү кальцийн карбонат буюу 8. Төвхний хүчтэй уралд орж цагаан өнгийн тонс болгодог нь баарийн хлорид. За баарийн хлор 2 бол H2 эсодортой оролт хараад баарийн эсодорын цагаан өнгийн тонц дээр нэмэх нь H хлор 2 H хлор үүсдэг тий. За тэгэхээр энэ нь бол D-тэнцүү баарийн хлорид буюу 5 гэсэн үг. Мөнгөний нитраттай оролт ороод цайвар шар өнгийн тонц болдог. Тэгэхээр энэ дээр бол калиум бромид байсан байна. Бич хараа. Тэгэхээр аргентин бромын цайвар шар өнгийн тонц дээр нэмэх нь калиум NO3 гээд E-тэнцүү хэд байваа гэхээр E-тэнцүү 6 байжээ. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.